Хей, за юу цаана. За зуны амрал тавьсан гээд бүгдээрээ назгаараа гүйстэй. За энэ зуны 3 сар ч гэсэн та бүхэн академик юу суралцмаар байна. Төлөвлөгөө гаргаад за тэгээд ер нь бол бас суралцаад яваасаа гэж хүсэж байна. Миний хувьд болохоор G-Master-ийн 24 мм-ийн линзтэй байж байгаад сүүлд болохоор Sigma-гийн 24-70 Art 2-р үеийн линзийг авсан байгаа. За тийм болохоор сүүлийн үед бас зураг дарах анданд орсон. За маш гоё байгаа. За хаашаа ч явсан камераа авч яваа. За ямар ч тач creative look ч юм уу. За камер дотор байгаа гоё зүйлсүүдийг суралцаад бас түүний зураг авсныгаа дараа түүнийг янзлаад өнгүүдийг ингэж оролдож үзээд маш сонирхолтой байгаа. Гол зүйлдээ оръё. Өнөөдрийн Photoshop-ийн хичээлээрээ за зургийн нэгдэрчлэл нь бага үед болохоор за жоохон хэмжээнд ч гэсэн нэгдэрчлэлийг сайжруулах арга байдгүй гэж хүмүүс асуусан байгаа. За Photoshop дээр өөр дээр нь болохоор тийм түүл байгаа. За тэр түүлийг болохоор та хүн зааж өгье. За та хичээлийн бичлэгийн минутыг харах юм бол маш богинохон байвс. За тэр хэмжээгээр энэ түүл маань маш богинохон гэсэн үг байгаа. За та бүхэн бичлэгээ зогсоохгүйгээр дуустал нь үзээд нэг үзээд авчаараа. За яг одоо хэрэглэгдэхгүй ч гэсэн дараа нь заавал хэрэглэгдэх байх гэж бодож байна. Ер нь бол зургийн нэгдэрчлэгийг сайжруулах буюу upscale гэдэг баг. За интернетээр ч юм уу маш олон төлбөртэй ийм сайтууд байдаг. За өөрийнхөө зургийг аплойд хийгээд оруулах юм бол жоохон нэгдэрчлэгийг сайжруулж өгдөг байгаа. Photoshop дээр угаасаа зургийн нэгдэрчлэгийг сайжруулах арга байдаг байгаа. За өнөөдрийн хичээлээрээ та бүхэнд би хэрхэн сайжруулах талаар зааж өгье. За мөн RAW файлын талаар та бүхэнд ерөнхий ойлголтыг ярьж өгөх болно. За тэгвэл олон юм ярьж байгаараа өнөөдрийн хичээлдээ шууд орцгоё. Кача. За тэгвэл хичээлтэй хамтдаа шууд орцгоох уу. За өнөөдрийн сурах зүйл маш амархан байгаа. Хэдхэн зүйлсийг л хийх юм бол upscale буюу зургийнхаа чанарыг сайжруулах боломжтой байгаа. Lightroom буюу за зургийн RAW зураг буюу нөгөө түүхий зургийг янзалдаг. За Lightroom ашигладаг хүн бол за энэ зүйлийг бол мэдэх байх. За Photoshop дээр болохоор энийг хүмүүс мэддэггүй. За миний хувьд ч гэсэн анх мэдснийхээ дараа маш их ашигласан байгаа. За амархан мөртлөө маш хурдан зургийн чадварыг сайжруулах боломжтой учраас за тэгвэл бүгдээрээ өнөөдрийн хичээлдээ шууд яаж хийх вэ гэдгийг за та хүн жишээ зураг аваад шууд зааж өгье. За хичээлд орцгоё. Тэгвэл за интернетээс харах юм бол за энэ image upscaler гэж байгаа. За энэ бол өнөөдрийн сурах гэдэг гол зүйл нь за биднэрт байгаа нэг одоо нэгдэршил мото зураг байгаа шүү дээ. За тийм зургийг жоохон нэгдэрчлэгийг сайжруулах боломж байгаа юу? Одоо сүүлийн үед AI хөгжсөн, технологи маш их хөгжсөн учраас хангалттай боломжтой биш билүү гэж бас бодлоо төрнө шүү дээ. За тэр үед болохоор интернетээс одоо зургийн нэгдэрч сайжруулах гэдэг ч юм уу. За тийм сайтуудыг ингээд зөндөө хайж таарна. За ер нь бол иймэрхүү төлбөртэй өнгөөр ч юм уу ийм сайтууд зөндөө байгаа. За жишээ нь хамгийн ихний энэ сайт руу ингээд орох юм болооч за энэ image enhance гэж яваас за энэ англиар ингэж бичигдсэн байгаа. За энэ бол зургийн нэгдэрчлэлийг ингээд сайжруулах боломжтой. За энэ image энэ хэсгээр болоо upload дээр болохоор өөрийнхөө сайжруулах гэж байгаа зургийг болохоор оруулна. За түүний тулд за бүртгэлээ. За энэ бүртгүүлснийхаа дараа upload гэдэг хэсгээр дарах юм бол за бид нэр өөрсдийнхөө зургийн нэгдэрчлэгийг сайжруулах гэж байгаа зургийг оруулаад ирнэ. За миний хувьд болохоор энэ зургийг бэлдсэн байна. За ингээд оруулах юм бол за одоо 4x ч юм уу. За тэгэх юм бол ингээд төлбөртэй болчихж байгаа. За ингээд одоо сарын $100 гэдэг ч юм уу. За ингээд upscale дээр ингээд харах ч гэсэн ингээд зургийн нэгдэрчлэлийн сайжруулж өгч болж байгаа. Тэгсмэрлээ төлбөртэй байгаа амар ингээ ярвигтэй. Тэр болохоор Photoshop-ыг сурж байгаа шүү дээ. Photoshop ч угаасаа энэ дотор нь болохоор өөрөө ийм зургийн нэгдэрчлэлийг сайжруулах бүрэн боломжтой байдаг байхгүй. За тийм учраас та хүнд би өнөөдөр энийг зааж өгөх гээд байгаа. За өнөөдрийн бэлтгэсэн зураг маань болохоор энэ одоо 3 зураг байна л да. За үндсэн зураг нь болохоор энэ за хүүхдийн зууд байдаг лази гэх юм уу lazy гэж унших юм уу. Ямар ч тач кофе шоп байгаа. За маш гоё юм бэлээ. За аяг нь
аас авахлаа копины аамд орчин за тэр тавьж байгаа хөгжим гэдэг ч юм уу. За миний хувьд очиод бас копигийн ууж үзье гэж бодож байгаад очсон байгаа. За бас тийм ч бол үнэтэй биш. За тэр кофе шопд очиод дарсан зураг маань байна. За шууд гадна террас хэсгээс болохоор шууд ингээд гаднаа болохоор суугаад кофе уух боломжтой байт юм билээ. За тэгээ би дотор нь ороод ингээд зураг дарсан байгаа. За энэ зургийн маань нэвтрүүлгийг харах юм бол за энэ бол 20 мегабайт багус. За энэ бол 20 мега гэдэг чинь нэлээд өндөр байгаа гэсэн үг. За энэ medium гэсэн байгаа нь болохоор за зургийн нэвтрүүлгийг би багасгацсан байгаа. За энэ чинь байгаа энэ зураг болохоор зургийн нэвтрүүлгийг ингээд сайжруулсан байгаа. За харах юм бол зургийн нэвтрэл нь нэлээд сайжирсан байгаа. За та бүхэнд яаж сайжруулах вэ аргыг юм би зааж өгье. За эхний зураг нь бол угсаа нэлээд нэвтрэл өндөртэй зураг шүү дээ. Гэхдээ энэндээс илүү 2 3 дахин илүү зургийн нэвтрэлийг сайжруулах боломжтой байхгүй юу? Мэдээж бүрэн бол 100% одоо анх камераар дарсан зураг шиг нэвтрэлтэй тэр хэмжээнд аваад очихгүй. Тэр бол ойлгомжтой. Гэхдээ нэлээд сайжруулдаг байгаа шүү. За хэрвээ яаж ингэж зургийн нэвтрэлийг сайжруулах вэ? За бүгдээрээ шууд Photoshop дээрээс хичээлээ оръё. За бид нэр ихэвчлэн болохоор энэ зургаа болохоор Photoshop руугаа ингэ шууд дуудаад ингээ оруулчихдээ штэ. За энэ тэгэх юм бол зураг маань шууд ингээ ороод ирдэг байгаа. За гэхдээ энэ аргыг буюу upscale-ийг хэрэглэхийн тулд болохоор шууд дуудаж оруулж зургаа чирж оруулж ирж болохгүй. За ямар аргаар оруулж ирдэг вэ гэхээр файл хэсэг дээр болохоор угсаа open гэж байгаа штэ. Command Windows хэрэглэдэг Control O хэсэг байгаа. За тэгж зураг оруулж ирнэ гэсэн үг. Тэгэхээр Command O хэсэг дарах юм бол бүгдээрээ яг хаанаас зураг оруулж ирэх вэ сонгоно штэ. За миний оригинал зураг маань энд байгаа учраас за энэ оригинал зураг оруулж ирнэ. За гэхдээ бүгдээрээ тэрнээс өмнө за энэ оригинал зургийг би medium буюу нэвтрүүлгийг муу болгоцсон байгаа хэрэгээр за энийг устгах. За Mac OS дээр болохоор яадаг вэ гэхээр mouse 2-оо дараад за quick action гэдэг дотор болохоор convert image гэж байдаг байхгүй юу. За жишээ нь одоо YouTube-ийн thumbnail зургийг 2 мегабайтаас дээшээ багтаамжтай оруул болдгоо штэ. За тийм учраас тэр үед болохоор миний зураг 3 мегабайт 10 болцсон үед болохоор convert image-с болохоор зургийн нэвтрүүлгийг багасгах болдог байгаа. За би энэ чинээс болохоор энэ medium гэдэг хэсгийг сонгоод convert image-гээд энэ оригинал зураг болохоор нэвтрүүлгийг ингээд хэрэгээр багасгацсан байгаа. За харах юм бол энэ зураг маань бүр 79 килобайт болцсон багус. За тэр хэмжээндээ зураг маань маш ингээд багассан байгаа. Энэ зураг маань оригинал зураг маань энд байгаа шүү дээ. За гэхдээ за Photoshop руугаа бүгдээрээ Ctrl O гэж зураг дуудаж оруулж ирэхдээ одоо мэдээж одоо нэвтрүүлж баг зураг оруулж ирнэ. За гэхдээ зураг сонгосныхоо дараа шууд open гэж болохгүй. За өнөөдрийн хамгийн гол зүйл нь болохоор энэ image формат байгаа шүү дээ. Одоо JPG. Одоо энэ зураг маань болохоор бүгдээрээ JPG байгаа шүү дээ. Тийм учраас энэ формат руу н ороод camera raw буюу raw зураг дуудаж оруулж байгаа. За энэ зураг маань raw зураг гэж зааж өгөөд дуудаж оруулж ирэх хэрэгтэй. За үүнийг дараарай. За түүний дараа open гэж дарах юм бол camera raw гэсэн хэсэг дээр миний зураг маань нэгдэх байгаа. За удахгүй би raw зургийн талаар танилцуулж өгье. За үүний дараа болохоор энэ зурган дээрээ mouse 2-оо дараад доошлуулах юм бол энэ чинь enhance гэсэн 3 цэгтэй хэсэг байгаа. За энэ хэсгийг дарна. За тэгэх юм бол энэ зургийн нэвтрүүлгийг сайжруулах super resolution гэсэн хэсэг гарч ирнэ. За энэ хэсгийг чеклэх юм бол за 1 секундэд болохоор бидний энэ зургийг болохоор бүрэн одоо бидний upscale буюу нэвтрүүлгийг одоо 2-3 дахин илүү сайжруулж өгдөг байгаа. За тэгвэл бүгд enhance гэдэг хэсгээр даръя. За түүний дараа за бидний үндсэн зураг маань болохоор энэ баггүй юу. За тэгээд янзлан зураг маань энэ. За та бүхэнд энэ хоёрын ялгаа нь хэр харагдаж байгаа болов монитороор ялгаа сайн харагдахгүй гэж магадгүй. Гэтэ миний хувьд болохоор маш их ялгаа гарсан харагдаж байгаа байхгүй юу. За тэгээд энэ raw зураг байгаа шүү дээ. Энэ хэсгийг татчих авсан ч болно. За тэгээд open гээд Photoshop руу оруулаад ирсэн ч болно. За харах юм бол бүгдээрээ одоо Ctrl Alt A хэсгийг дарах юм бол image size хэсэг рүү очдог байгаа. Зарах юм бол за pixel хэсгээ болгочих. Тэгэх юм бол 1280 за зургийн хэмжээ 6 мегабайт болсон байна. За бүр resolution нь болохоор 300 болсон байгааг та бүхэн анзаарч байна. За бөөнөрөө нөгөө нэг нэвтрүүлээ багасгацсан зураг байгаа шүү дээ. Medium гэдэг. Энийг Photoshop руугаа дуудаад оруулаад ирээ л да. За тэгэх юм бол за энэ зургийн маань багтаамжийг нь харах юм бол pixel гэдээ орох юм бол 640 багус. За resolution 240. За багтаамж нь мэдээж амар бага байгаа. За тийм болохоор баг 2
3 дахин зургийн нэвтрүүлгийг ер нь бол ингээд сайжруулж байгаа гэсэн үг. За ийм аргаар болохоор зургийн нэвтрүүлгийг upskill буюу сайжруулах боломжтой. За энэ төлбөртэй сайтууд болохоор яг ийм зарчмаар зургийн нэвтрүүлгийг сайжруулдаг байхгүй. Тэгэл мөнгө одоо их авдаг гэсэн үг. Тийм учраас энэ зургийн нэвтрүүлгийг сайжруулах ийм тохиолдол ч юм уу ийм хүмүүс маш олон ийм тохиолдол маш олон ийм тохиолдол зөндөө гарч болно шүү дээ. За тэр үед болохоор та бүхэн Photoshop нэрээ зүгээр өөрийнх нь энэ төлөвийг нь ашиглаад бүрэн хангалттайгаар өөрийнхөө зургийнхаа нэвтрүүлгийг сайжруулах боломжтой байгаа. За өнөөдрийн хичээл ийм л амархан байгаа. За энийг л зураг оруулж хэлтгээ RAW файл гэдгийг сонгож оруулж ирэх юм бол бүрэн зургийн нэвтрүүлгийг сайжруулах боломжтой байгаа. Тэгвэл RAW файлны талаар та бүхэнд би богинохон тайлбарлаж өгье. За RAW тэгвэл RAW файлын талаар тэгвэл RAW файлын талаар та бүхэнд би богинохон тайлбарлаж өгье. За бичлэгэн дээр ч бай, зурган дээр ч бай маш ихээр ашиглагддаг. За энэ бол RAW файл, RAW зураг гэдэг нь ямар учиртай вэ гэхээр камерны сенсороор авсан зургийг болохоор ямар ч авчиг буюу зипэлж шахалдахгүйгээр яг оригиналоор нь тэр үеийн хийг нь болохоор түүхийгээр хадгалж байгаа оригиналоор нь хадгалж байгаа RAW зураг гэд байдаг. За ер нь мэргэжлийн зураг дартаг хүмүүс за зурага зүгээр JPG буюу авчиг зиплээд зургаа шууд биднэрт гоё харагдахаар дардаг биш. RAW буюу бүр яг оригинал түүхий зургаар нь дардаг байгаа. За тэр нь ямар давуу талтай вэ гэхээр нэгд өнгө гэрлийг нь илүү наривжилсан дээр засах бүрэн боломжтой байдаг. За жишээ нь шаргал өнгөтэй авсан байх юм бол цагаан өнгө рүү шилжүүлэх боломжтой гэдэг ч юм уу. За эсвэл хит гэрэлтэй эсвэл хит бараан авсан зургийг өнгийг нь сэргээх бүрэн боломжтой байдаг байгаа. За тэгвэл хоёр талхаараа давуу тал болохоор dynamic range нь өндөр байгаа. За тэр нь юу гэсэн үг гэхээр RAW файл нь болохоор гэрэлсэн өдрийн мэдээллийг маш ихээр агуулдаг учраас гэрэлтэй хэсгийн деталийг нь алдалгүйгээр хадгалж авдаг. Сүйдрэлсэн хэсгээс болгоо мэдээллийг бүрэн сэргээх боломжтой байдаг байгаа. Гурав болохоор white lines-ыг болохоор бүрэн өөрчлөх боломжтой байдаг байгаа. JPG файл болохоор white lines-ыг одоо төгжчихдэг гэхүү янзлахад хориотой болчдөг. Харин RAW файл маань болохоор хүснээрээ гэрлийн Kelvin өнгийг болохоор хүснээрээ өөрчлөх боломжийг биднэрт өгдөг байгаа. Дөрөвд болохоор камер дээр байх тохирхоонуудыг бүрэн хадгалсан байдаг. За жишээ нь ISO, aperture, shutter speed ч юм уу. За эсвэл сойныгаар дассан бол gritty look буюу одоо маш олон өнгө байгаа шүү дээ. IN, BB2 гэдэг ч юм уу. За тэдгээр өнгнүүдийг яг тэр оригиналоор нь хадгалсан байдаг байгаа. За тэр нь бас давуу талтай. Тавд нь болохоор мэдээж зургийг бүрэн янзлахад биднэрт боломж өгж байгаа. За тэр нь Lightroom, Photoshop янз бүрийн зураг янзалдаг програм дээр түүхий зургийг оруулж ирэх юм бол бидний өөрийнхөө хэрэгэлдэг өнгө буюу preset өнгнүүдийг өгж болно. Бүрэн тэр өнгөө ашиглах боломжийг биднэртээс бүрдүүлж өгдөг байгаа. Мэдээж давуу талууд байсан бол сул талаас байгаа. За сул тал нь болохоор энэ RAW зураг маань болохоор багтаамж маш их шаарддаг. За ер нь бол 20 МБ-аас 50 МБ. За тэрнээс ч их мегабайтыг шаарддаг. Тийм учраас маш их зураг дарддаг хүмүүс болохоор memory card тэр хэмжээгээр их байх хэрэгтэй гэсэн үг. Хоёрт болохоор шууд ашиглах боломжгүй байдаг байгаа. За RAW зураг маань болохоор бид нэр камераас шууд утсан дээр яваад хүмүүст өгөхөд болохоор за JPG зураг өргөтгөл зураг шиг шууд гой өнгөтэй харагддаггүй. Зургийн заавал янзалж өгөх шаардлагатай болдог. За иймэрхүү дутагдaltaй талууд байдаг байгаа. За гэхдээ миний хувьд болохоор сүүлийн үед RAW зургийг маш их дарж зургийнхаа өнгийг ингээ өөрчилж үзэж амар сонирхолтой маш чимэггээ маш их сонирхолтой байгаа. За тэгээд RAW зургийг сүүлийн үед маш их ашиглаад камераараа ч гэсэн дарж байгаа. За богинохон ч гэсэн RAW зураг ямар зураг вэ гэдэг талхаар мэдээллийг ч гэсэн та бүхэнд хүргэлээ. Бичлэгийн маань дуусна чинь маш их баярлалаа. За энэ бичлэгийг тархиндаа ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар хадгалаад аваарай. За дараа нь зургийн нэвтрүүлгийг сайжруулах заавал гарч ирэх баг. За тэр үед болохоор бичлэгээ дахин үзээд хагаад хийх юм бол зургийн нэвтрүүлгийг сайжруулах бүрэн боломжтой байгаа. Энэ үед камераараа маш их зураг дарж байгаа гэж хэлсэн. За тэр зурага Instagram хаяг дээрээ оруулахаар шийдээд баагаар оруулж байгаа. За тийм учраас та бүхэн миний камераар дарсан зураг бичлэгийг үзмээр байгаа болвол за энэ Instagram хаягийг дагаарай. За тэгэх юм бол Монголын бас гой өнцөг өнгөнүүдийг та бүхэнд би өөрийнхөө мэдрэмжээрээ аппаратаараа дарснараа за апдейт хийх болно.
Тэгээ та бүхэн ямарсаа сонирхоод үзээсэй гэж хүсэж байна. За бичлэгийн ихэнд хийсэнчлэн энэ амралтын 3 сарыг та бүхэн төлөвлөгөөгөө маш их гаргаад сурах зүйлсүүдийнхаа жагсаалтыг гаргаж байгаад заавал энэ амралтын 3 сар үр дүнтэй ийм сар байгаасаа гэж үзэж байна. За миний Photoshop-ийн хичээл бараг 40 хичээл орсон байгаа. Эхнээс нь дуустал нь академикээр буюу сандал дээр суугаад компьютерийн хард суугаад за та бүхэн яг дагаж дуурайгаа үзэх юм бол та бүхний скил хангалттай нэмэгдэх бүрэн боломжтой байгаа. За сүүлийн үед short дандаа богино стори ч юм уу тийм зүйлсийг үзээд за анхаарал төвлөрөх чадамж эсвэл суух чадвар ч юм уу бүх юм нь байхгүй болж байгаа үед бид нэр амьдарч байгаа. За гэхдээ та өөрөөсөө заавал цагийг солиослыг гаргаж байж та бүхэнд мэдлэг болж үлдэнэ. За зүгээр нэг шорт бичлэг үзээд энэ бүхнийг ойлгоод мэдлэг болгоод авчина гэдэг ойлголттой бүрэн авч хаяараа маш их цагийг зарцуулж ийж та энэ бүдүүл чинь таних болох байгаа шүү. За тэгвэл өнөөдрийн бичлэгээ энэ хүү дуусгая. За дараагийн бичлэгээрээ тэгвэл уулзцаая. Аньяа.